Сайн байцгаана уу өнөөдрийнхөө бичлэгээр өмнөх 20 бичлэгүүдийг харахад бол хөгжтэй бичлэгийг хийж байгаагүй анзаарсан л та. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр хөгжтэй бичлэг хий гэж бодсон. Тэгээд мөн дээрээс нь кино нэвтрүүлгүүдийн мемнүүдийг та бүхэнтэйгээ хамт хөгжтэй маягаар бичлэг хий гэж бодлоо. Тэгээд энэ хүү бичлэгийг мэ та бүхэн тухлан сууж таалан сойрох нь. Ноо сайн байна уу? Оо сайн. 7 хоног болох нэг бичлэгээ хийж чадахгүй байгаа. Тэгээд бусдаар болсон юм байна да. Наад үгүй дэлгэртэй л хэл. За хэлчих. За тэгээд энэ бичлэг үзэж байгаа дэлгэр ах болон бусд хүмүүст ингээд 7 хоног болгон бичлэгээ хийхийг хичээе. Тэгээд бусдаар сайн байгаа шүү гэдгийг хэлье да. Алгаад ирсэн. Мангар ирсэн. Оо зүгээр баярлалаа. Few moments later. Би бичлэг хэлсэн байсан. Өөзөө заалчтай байна. Ястаа уучлаарай манай хаа. Сая бичлэг хийснийг анзаараагүй байсан шүү. За ойлголоо. Бичлэг дуусаагүй үстэй манай хаа. Юу гэжтэй бичлэгний хүрээд юу гэд дуусгав? Дахиад төшөөчлөө бичлэгнүүд таныг хүлээсээрэй. Худлаа штэ. Нэрээ. Худлаа. Шал худлаа. Бити надаар тоглоод хэл тоо. Вау. Яаж мэдсэн? Үгүй яах вэ? Ийм амарх юм мэдлгүйгээд яах вэ? Би юу? Үгүй би. Хэн нотлох? Тэгээ бичлэгийн дундаараа нэгэн зүйлийг сануулъя. Тэгээ тэрний юу гэхээр Prime Cineplex-ийн 3 дахь салбар ботаник салбар чинээр нэгдэж байгаа юм байлээ. Тэгээд яг 4 сарын 28-нд яг тэр үед би бас хамт бичлэгээ хийж явах болоо. Тэгээд тэрийг ирснээс сануулсан дээр авах гэж бодож байна. Салятай. Окей. За анхаарал тавьсанд баярлалаа. За бичлэгийнхаа төгсгөл мемний тухай 3 зүйлийг та бүхэндээ харуулъя гэж бодлоо. Эхнийх нь мем ах хизээ үүсэн бэ гэдэг тухай. Тэгэхээр мем гэдэг үгийг Ричард Донкинс 1976 онд интернет гарахаас өмнө үүссэн гэдэг. Тэгээ хамгийн анхны мемийг 1993 онд үүссэн гэж хэлдэг. Тэгээ 1993-аас 2010 он хүртэл бол мемнүүд бол ихээхэн дэлхийд танигдаагүй байсан байгаа. Тэгээд ер нь бол ихэнх хүмүүс мэддэггүй байсан. Тэгээ 2010 оноос одоо хүртэл маш эрчимтэй өссөн гэж үзүүлдэг байгаа. За хоёр дахь зүйл нь болохоор мем гэж юу гэсэн үг вэ? Олон нийтийн сүлжээгээр дамжин тархдаг контентын нэгэн төрлийг мем гэж нэрлэдэг. Харин мемийг дотор нь хоёр хуваадаг. Мемийг зураг ба текст нь зураг гэж хоёр хуваадаг. Харин зурагт нь болохоор 30%, текст нь мем нь 70%-ийг нийт мемнүүдийн хувилбарыг эзэлдэг байна. За гурав дахь зүйл нь болохоор мемнүүдийг юунд хэрэглэгддэг вэ? Тэгээд мем та анхандаа мем хийж байгаа бол ихэвчлэн өөрийн үзэл бодол санаагаараа мем хийх хэрэгтэй. Тэгээ мемнүүдийн 90% нь хошин шог эсвэл хошгинсон маягаар байдаг. Тэгээ мемнүүд ихэвчлэн нийгэм сошиал орчинд идэвхтэй хэрэглэгддэг байна. Манай бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Манай бичлэг танд таалагдсан бол лайк дараарай. Тэгээ дараагийн бичлэгүүдээр уулзъя. Баярлалаа. Баяртай.